амраа байгаа. Энэ бол амраагийн гар. Дандаа намайг бодож өгдөгт баярлаа. Ингээд юм баярлаа хайртай шүү гэхээр амраа нэг юм нэг ийм тэрэгцээрээ гараад үнсэж мүнсгээр бүр нэг гэж үгүй. Үнсэж нэ. Монско залгаахгүй шүү. Чи надад норчин миний хөө. Одоо баа. Би угаасаа норчлоо. Одоо болоод өгөө. Энэ зүгээр галтгоонд гоо сайхны салон ажиллуулад байдаг шүү. За энэ хэрэггүй маань нэг. Болдо зураг авахулж ах чи өвшөөж мөвшөөгээд хамар мамраа улаалгаад тэг ингээ өвшөөгээд байгаа байхгүй юу? Ийм поз. Хамгийн гол нь энэ ингээ позыг биш. I want you to move. Then I'm going to ask him to walk towards you. And pick you up and kiss you or like ингээд. Чамаас ичихгүй үнсэлцэж болох юм уу? Yep, please do so. За миний филтер ямар энэ цуу шүү. Энэ gradient of human шүү. Тэгээ яг дандаа нэг юм Hogwarts-ийн студент шиг хувцалдаг байхгүй яг нэг юм нэг. Тэгээ хуруу хумсаа харуул та. Яг тийм циган gypsy стилтэй. Ерөөс. Get nailed гэж жинхэнэ гэдэг хөрхөх хийдэг байгаа шүү. Ямар ч сайн бүх засвар 30,000. Тэгээ дүүн амар том хавтатар өвчнөй болоод мөнгө босож байгаа. Shit. Амар рандом орж ирлээ гэхдээ тий. Амар гоё боддог хараа. It's so nice. Хөдөө гац тий. Тийм байж тээ хөдөө байж тээ нэрээ. За хосороо зураг авахулж байгаа хүмүүст зөвлөгөө. Ичих хэрэггүй тэгээ зурагчтайгаа өмнө уулзвал аюу сайн. Юу I usually зөвлөж та гэдэг хүмүүс нэг амархан experience гэж бодоод байдаг. Яг амархаас илүү гоё fun experience гэдэг байхгүй юу? Зөвхөн подтай биш. Тэгэл зөвхөн цагаан студ дээр биш те амар будж модсон юм худлаа биш. Тайрын гоё гол түүхий чинь харамаар байгаа. Гоё яг өссөн юм гоё ихлээд яриад ийм юм баймаарэ те. Тэгчиж биш чи юу л ингээд санаа гаргаад ийм пост иймэрхүү байвал юм гоё ийм гоё moody баймаарэ нөө цоглог баймаарэ нөө fun баймаарэ нөө те. Эсвэл заавал бас юм serious амаар serious аж болно. Гэртээ явах болно. Локейшнээ гоё өмнө яриад гоё ингээд байвал ер нь айгуу дараа нь тэгээд айгуу memorable тэгээд чи бол гоё ингээд юм vlog хийчихсэн дараа санаа шүү. Тэгсэн ингэж явж иж үлээ гэдэг. Nice. Крис сая үнэхээр мундаг байла. Шивэсний газар дээр ирсэн байна. Юу шивэсний газар бэ гэж юу? Би яг 10 жилийн өмнө яг энэ залуу дээр яг энэ шивэс хийж байгаа залуу дээр ийм нуруунд дээр ийм шивэс хийлгсэн баггүй юу? 10 жил яг тэр шивэстэйгээ яваад тэгээд энэ жил битээр гэвэл ер нь шивэсээ янзлая гэж шийдээд тэгээд одоо янзлж байгаа. Их шивэс нэмсэн юм бол байхгүй зүгээр яг нэмжл янзлж байгаа л да тэгээд энэ одоо 4 сешн явна гэсэн. Эхний нэг сешн явчихсан. Тэгээ одоо 2 дахь сешн дээр орох гэж байна. Энэ тал маань бол яг хуучнараа байгаа. 10 жилийн өмнө хийсэн ардгаар сарцгараараа болж байгаа. Би уул нь нэг шивэсэнд дуртай ч биш, нэг дурггүй ч биш. 19-д гівгэнд биш шивэстэй болох хэрэгтэй. Би тэр дундаа яг л нуруунд дээрээ далавчтай болчихвол би яг бүтэн болох гэдэг нэгэж шийдэл тэгэл нэг далавч шивүүлсэн. Тэрнээс хойш юусоо нэмсэн хассан юм байхгүй.
За энэ мөрөн дээр хийн бас яг 19 хүрээд хэдхэн сар болж ирсний дараа тий. Тэгэл яг нэг хэсэг айгүй сонирхож хоёр шивээс хийлгээл нэг зэрлэг том шивээс нэг мөрөн дээрх шивээс хийлгээл тэгээ тэрнээс хойш дахиж хийж сонирхоогүй нэмээгүй. Тэгээ одоо яг амьдралынхаа ганц байгаа том шивээсийг жоохон янзлъя л гэж бодож байгаа. Тэгээ одоо тэгээд миний нуруунд дээрх чи бас зэрлэг том штэ. Нуруу бүхлээрээ. Тэгэхээр одоо 12 өнгөрч байна. Энэ бараг л нэг 5 6 болтол юм болох баг. Айгүй олон цаг үргэлжлэнэ. Айгүй олон цаг шивээс хийлгэн. Гэтэ нэг өвддөхгүй юм уу? Айгүй. 아이스크림 기신 들어가지. 나도 진짜 여기 기신. 막 달콤한. Vlogанд орж шүү. Hi vlog гэж хэлээ. Чи юм чи яасан сая чанд амьдралынхаа туршид гурвал гэж хэлж байгаа. Жохон хамар битүүрээд найдалгаад нүд тавдаа жохон онцгүй байна. Тэгээд жахад цонхны урд суудсан чинь гэлбад байна. Ямар тааж юу болсон гэж амжигтай юм болсон. Өчигдөр тэгээд шивээсээ хийлгэж дуусгаад тэр чинь бараг бас нэг 5 6 цаг болсон. Тэгээд орой гинт болдоо хөтөр ээжинд очих хэрэгтэй болоод тэгээд ээжинд очиод байж байгаа орой 10 цагийн үед за харилцгаая гэд тэндээс гарч ирсэн чинь ээжийн орцноос энэ муур олдоод ийм хөрхөн амтны ч одоо яаж буцаагаад орцонд гарах вэ тий? Тэгээ Кристэ дасцсан. Тэгээд азар харин ямар ч мөөгөн цүр байхгүй. Тэгээ ер нь гудамжнаас ямар ч амтан олсон дэлгүүрээс шууд л имлэгт очих хэрэгтэй гэдэг болохоор тэр имлэг орсон тий. UB-бэт орсон тий. Тэгээ имлэг дээр очиод утсанд ороод хумшаа хулаад тэгээд вакцина хийлгээд туулгаа уугаад тэгсэн чинь яасан гэж чихэндээ хачигтай болж таарсан. Энэ хоёр хөөрхөн чихэн дотор хачиг үрэлсэн байна гэсэн. Тэгээд 14 хоног тутамд очоод нийт 5 удаа ч илүү нэг тийм эмчилгээ хийлгэх ёстой болж таарсан. Тэр нэрээ та нарт паспортаа үзүүлэх үү? 21 хоногийн дараа дараагийнхаа вакциныг хийлгэнэ. Туулгаа уучихсан. Та нарт би энэ талоныг үзүүлэх үү? Уншиж үзүүлэх үү? Амтан гаднаас амтан болоод ер нь шинээр тижээж эхлэхэд гарч болох хамгийн ихний эхлэл зардлын нэг бол энэ ихний эмнэлгийн биел бас байж болж байна тийм. За үзлэг 7000, хумс авах 4000, усанд оруулах 1-6 кг-тай жижигхэн болохоор
10,200-аар оруулсан байна. Туулга нь болохоор 7,000, муурны вакцин 35,000, хачигны эмчилгээ 13,600, арисны хустас 10,000 төгрөг. Нэг тийм авсан юм байна. Тэгээ пассворт 5,500. Ингээд нийлээд 92,300. Тэгээ энийг эмнэлэгт усанд орж явах хооронд нь Крис хоёр дэлгүүр явсан. Илс тэгээд жорлон, хифтер, нойтон болон хуурай хоол, мааждаг тавцан, мааждаг юм. Тэгэл тиймэрхүү юм авахад бас 260 к болсон шүү. За ингээд явж ирсэн 2 амтантай болсон. 2 паспорттай, 2 хоёлоо вакцин туулгандаа хамрагдсан амтантай болсон. Тэгээд Криси том ихч болсон. Криси ястаа мундаг байгаа. Ямар ч гэсэн муур бол хэд дахин жижигхэн биетэй, хэд дахин хүч багтаа болохоор нохойнууд нь айлгаад байдаг штэ. Тэгсэн чинь манайд бол эсэргээрээ манай энэ айгаад эхлээд муур орж ирээд тэгээд муур мэдээж нэг уурлаад хийн штэ тий. Архирна. Крис бүр тийм сонсоогүй үзээгүй амьдралтаа тийм хараагүй болохоор айгаад шоконд ороод жинхнээсээ айгаад гаслаад шээс алдаад тэгээд за мэдээж тэр айх уу эсвэл уурлах уу явж ирсэн нөгөө нэг зогдрон ингэж амар босчоод тэгээд маргааш өглөөнөөс нь юу н гайгүй. Одоо ч гэсэн гэтээ нэг тийм хамт тоглох хэмжээний бол арай болоогүй байгаа. Энэ ингээд бяцхан үүр тэгээд энэ ингээд харагдаж болно. Тэгээд эндээ ийм үүрэгч болохоор гадуур үүрээд явж болно. За энэ бол мэдээж ойлгомжтой. Муурны жорлон дотроо илстэйгээ арай бага илс хийсэн юм уу би. Ингээд мачи. Ороод тэгээд ийм утас авсан. Тэгээд энэ сувмал утсаар бол угаасаа зүүгээр ороодгүй юм шиг байлээ. Дандаа гараараа л ойдог. Тэгээд ямар ч хэлсэн байж болох хамгийн ихний хамгийн ABC хамгийн амархан юм бол хуруугаараа нэхэх процесс гэж бодоод тэгээд сувмал утаснаас энэс 4-ийг авсан. Нэг нь 7900 гэж хэлсэн. Chunky, big, bulky тийм цамц хийя гэж бодсон. Ер нь ийм том утсаар юм хийх гэхээр дандаа л нөө планкет буюу нэг хүнжил нөмөрдөг хүнжил шиг юм л хийдэм байлээ. Тэр нь бол бүр амархан, энэ ч гэсэн амархан л та. Юм байлээ. Би болохоор энэ дизайнерыг Hope Macaulay энэ гоё юмнуудыг хараад вау, яг нэрийн буюу одоо юм оёох нэхэх чи ийм кул байж болох юм биш үү гэж бодоод байжсэн баггүй. Тэгээд бас сая Олимпийн үеэр Британий аюул сайхан залуу медаль авч байхдаа тий дундуур нь юм нэхэдсэн тэр зураг бол одоо ингээд хүн болгон харсан. Тэрийг ямар гоё кул вэ гэдгийг бас дахин ухаарсан баг. Тэгээд энэ хоёр inspiration-аас урам зориг аваад тийм учраас би юм нэхэд ихэлсэн байгаа. Тэгээ хуруугаар ердөөсөө нэг тийм эсгүүрсээ дах юм юу ч байхгүй угаасаа эсгүүр байсан бол би ойлгохгүй. Ард тал нь хажуудлын хэсэг, нурууны нэг хэсэг, хоёр хажуудлын хэсэг тэгээ хамтсуул юм л та. Дахиж дэлгүүр явж цамцаа бүтэн болгохгүй эсвэл хантаа залгачих уу? Сүүлийн үед энэ ютуберуудыг бас айгүй үзэж байгаа. Бүрхэн юм ойдог хүмүүст бол айгуух таалагдах байх. Айгуу кул юм байлээ. Тэгээ бас би эднэрийг үзээд бас за юм ойх чи кул юм байна. Энэ нэг гар хуруугаараа ямаа дуусгачаад тэгээд гоё юм ойх юмсан да гэж бодож байгаа нэгдүгээрт. Гэхдээ эргэлзээтэй л дээ. Хөөе Крис. Чи жоолонгоос усуугаад байна уу? Крис наашиг. Чи жоолонгоос усуугаад байгаа юм уу? Чи ямар заваа юм бэ? Гэхдээ шүү дээ. Одоо ингээ хийж байх процессыг ойлгож юм л доо. Энэ бол айгүй амьдралгүй утас байна. Энэ утас ингээд амар ингээд амархан хөврөөд тэг говдогдоод ингээд байгаа байхгүй юу? Тэгээд ийм эмзэгхэн танхилхан ямар ч одоо цамц бол одоо би энэ цамцыг хийж чадлаа гэж бодоход биш үү тий. Крис чи надад хайж яваад ирж шүү дээ. Гэхээр аваад ирдэг бол гоё.
Энэ нэр өмсөөл гадаа гараад нэг юмд хүрээл говдогдоол ингэж унж унаал. Тэгэл одоо тэгээ Крис ирээл дээр нь ингээл хөвтөөл, муур нь ирээл нэг ингээл. Тэгэл энэ цамц бол хитгэн цагийн дотор л ингээл ардсан юм бол болох юм шиг санагдчихэв. Найрамл руу юу? Битээр хөрх могоостэй ингээ имж шиг. Одоо хүүдийг дандаа буруу харуулж байгаа бол Дандаа гэртээ дандаа хүүдийтэй буруу харуулсан. Имж шиг өөрхөл байгаа зү. Өөрөө дуртай байгаа. Шинэ чарамута. Шахануда, шахан амаржинуда, шахан амдэржинуда. Даажгүй Криш миши ажин чамаг гай болж гинөө. Дагаалах юм тий. Читэр балдагтай дэлгүүр ороод надад сүүлийн үед минь их таалагдж байгаа энэ буданы шаржигнуурыг авсан. Орайс. Ясаа. Юу нэртэж байна? Идэхгүй шүү гэхдээ заа юу. Энэ бүр айгүй гоё юм байлгаа. Энэ нь болохоор далайн байцаатайс аахгүй би далайн байцаанд дуртай. Гол орцсон цагаан буданы үр тариа. Тэгээд 36 цаг амрааж агаад тусгай аргаар жигэнж болгосон шарч марааг болохоор тийм шарсан хуурсан эрүүл мэндэд муу тиймэрхүү юм бол байхгүй. Эрүүл хүнсэндээ орд юм байлаа. Тэгээ аюу уюг идүүртэй. Тийм үү? Ийг бас тэгэж орж байна уу? За энийг намсч үзье. Чи яагаад нохоо зодоод байгаа юм бэ? Нохоо зодоод ах юм. Хөөе. Хөөе. Битгий. Охин тэгэлэхэд өөрөө бас охин юм биш. Энэ гар мараад алтхий. Окс ч гараа. Энд би анх энийн задлал далайн байцаатайгийн задлал гоё юм байна гэдэг далайн байцаатайг нь бараг дуусчихсан. Энийг нь идэж үзээгүй. Нэг тал нь чихэртэй, нөгөө тал нь давстай. Тэгээд ингээд нийлэхээр өстө янзын юм байна. Явгаш үзсэн үү? За яв баяртай. Nice. Энэ нь нэрээ яг л нэг тийм манай болдогдыг зөөлөн юмд дуртай, эрүүл амтлагчгүй тийм юмд дуртай хүмүүст илүү тохиромжтой юм байна. Ер нь хоёулаа л гоё юм байна тийм. Тэр тэгээ гарлаа үргэлжлүүл хамтдаа хараа. Хэдийг яг тусдаа дотроо уудан дотроо тусдаа савлгаатай байдаг болохоор за дөрвийг цүнхэндээ ич. Тэгээд явцгаая. Миний шин цүнх хөрх мөн үү? Хөрхөн байна. Тэгт ямар шоох юм бэ? Жоохон дол хөрхөн штэ. Цүнхч ер нь жоохон л хэрэгтэй. Гэхдээ энэ дотор ч зөндөө юм багтаж байгаа. Тэр дотор наадахтайгаа байх юм уу? Тэр ууттай нь. Тий энэ уутан цүнхнийх нь нэг хэсэг нь баггүй. Хан төөрөлтөө зурсан баг. Тий. Хамгийн юм байна штэ. Орайс идэх үү? За тэгээ. Гэхдээ юу таг нь би энэ нийтнэ. Та энэ юу таг нь за тэгээ. Би тэр томын ийдсэн. Наа бахан ном ачсан. Тэр ном ачиж байна. Ямар вэ? Гоё. Энэ ноётой гинэ. Далайн байцаа. Тэгээд далайн байцаа уустай. Тийм ээ. Далайн байцаа биш хоёрыг гэж юм шиг. Тийм. Шарж өнөр будааштай энэ ч. Анши биш юм уу? Өнөр райс гэдэг юм шүү дээ. Бичэн биш, чипс биш энэ чи будаа ахгүй юу? Будааны шарж өнөр. За. Чи одоо муурны харшилтай бах та. Тэгээд энэ анзаарч байна ингээд хавтцсан бод. Хавдаад ингээд ер нь хавгимцсан хавтцсан байна л да. Би муурны харшилтай байж болохгүй шүү дээ. Би ер нь амтны харшилтай байж болохгүй. Гэхдээ муурнаасаа салмааргүй бах юм. Хүмүүс чинь им уугаал яваад байдаг гэстэй. Хамт унтахаа болчих. Им олж байгаа юм.
За явах юм уу? Бид гэрээс ажиллаж байна уу? Ажилтаа юм уу? Ажиллахаар болж байна. Апан. За. Илэртэй ч ингэж байна. Тэр барилгын материал үзэхээр явж байна. Барилгын Тэр чинь байлсан шүү дээ. аа? Тэр барил дотоод заслаа үзүүлэх болсон юм уу? Өөсөө. За тэгвэл бид байшингийнхаа зургийг авахар явж байна. Тингээ бас үйл явцын шалгахаар хизээ нүүж ороход бэлэн болохоор байна. Үзэхээр явж байна. Дандаа өвшөөж ах юм. Яг филтр хийж байгаа үед. Let's turn this house into a happy home. For all the homeboys that couldn't get their happy home. Let's turn this house into a happy home. As long as one of us got it, some of us got it. Let's turn this house into a happy home. That is, stay down for the people. Чи хөлөөрөө ч юм уу яг хэр урт бодон орохыг хэмжиж чадах уу? Бүр тийгш шахах юм. 3 алах юм уу? Тийм тий. Тэгэл зурагт номын тавар ишээ галтоогоо харин ийм урт галтоогоо байх уу эсвэл эндээ ийм галтоогоо байх уу тэгээ эндээ тэгтэй байх уу? Одоо энэ яг бэлэн болоход нэг сар хагас үлдсэн байгаа. Сар хагасын дараа яг энэ бол бит хоёрын орох нь биш гэхдээ яг адилхан нэг ийм хүлээж аваад тэг энэ дээрээ дотор заслаа хийнэ. Балконоор үзэмж нэг иймэрхүү. Гэхдээ эдний балкон манай балконыг гүцгүй маань. Яг манай балконод бүр яг шууд уул харагддаг. Эднийх уртлын айлын дээвэр харагддаг юм байна. Turn this house into a happy home. For all the homeboys that couldn't get their happy home. Let's turn this house into a happy home. Сиси бити ингээд хөөе. Зүгээр ээж да. Хэсэг зүгээр ээж. Крисик өдөр өнжүүлэхэд өгж байгаа 7 хоногт бараг 1 мэг удаа ч юм уу. Яг олон цагаар ажилтаа үедээ л өгж байгаа л дөө. Тэгэхгүй бол энэ амт чинь олон цагаар гэртээ ганцаараа байхашаа хэцүүдэн шүү дээ. Тэгээд нохооны өдөр өнжүүлэх олсон. Тэндээ бас ингээ хөрхөн нийгэмшүүлчдэг, бусад нохоонуудтай тоглуулдаг, юм зааж өгдөг. Тэр нь айгүй хөрхөн зүгээр л цаг нөхцөөх тий өдрийг өнжүүлэх зорилготой тийм биш. Юм зааж өгөөд байдаг болохоор тэгээд дараа нь за өнөөдөр Крис өнөөдөр ийм байсан шүү. Крис тийм хийсэн шүү. Тэгсэн шүү. Тэрнтэй тоглосон, тэрнтэй муудалцсан ингэсэн гэдэг тайлан баланстай, хөтөлбөртэй, хоолундтай, дундаа амралтын унтлагын цагтай. Тэгэл өглөөнөөс орой болтол тоглоод идэг юм гэж бол байхгүй. Дундаа амарна, унтна, хоолоо идэн, усаа уун. Яа. Сонирхолтой бизнес модель байгааз. Хэрэгтэй бизнес модель байгааз. За цэцэрлэгтэй явах уу? Цэцэрлэгтэй явъя да. Нөгөө гүлгний эзэнтэй сургалт тэгээ дууссан уу? Хөлгөний эцэдээ сургалт өчигдөр нэг анги дууссан. Одоо нэг анги явж байгаа. Тийм. Тэр тэгээ хэдэн сартай гүлэг авдیں۔ Тэр 2.5-аас 4 сартай гүлэг. Нэрээ яг зорилго нь болохоор яг нэг тийм нэг анх нэг гүлэг авсан хүмүүс байдаг шүү дээ. За одоо яах вэ гэж хөрхий. Гойн гүлэг чинь бараг шээж баадаг байсан юм уу гэдэг хэмжээний хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Тэр хүмүүсийг л нэг нохотой амьдралын хөтлөж гүйхэнсэн гэл те. Тийм. Яг тийм нөхдүүдэд нохоо сургалт гэхээсээ илүү эзний сургалт. Зөв. Trust in me when I say
Криси баяртай. Орой уулзъя. Баяртай. Баяртай. Сонитойгоо гоё тоглоорой заяа. Би өдөр болгон талархлын тэмдэглэл бичгийг хичээж байгаа. Талархлын тэмдэглэл гэдэг нь зүгээр л gratitude journal байхгүй юу? Өдөр болгон ер нь ингээд нэг сэтгэл санаа жоохон онцгүй байхдаа ч юм уу. Гэхдээ заавал шалтгаан хэрэггүй, ер нь зүгээр л өдөр болгон амьдралдаа болж байгаа үйл явдалд ер нь л ингээд нэг талархалтай хандж байгаа, баярлалаа гэж хэлхийг хүсэж байгаа зүйлсээ олж буулгаж тэмдэглэх, эерэг сэтгэлгээтэй байхад бас их тусалж байгаа гэж бодож байгаа. Хүн чинь өөрөө өөртөө байгаа юм аа анзаардаггүй шүү дээ. Крисмас орноос буугаараа. Орноос буу. Загнах хамтантай байгаадаа баяртай байна гэдгээ энэ дээр бичиж байгаа ч юм уу. За тэгээд талархалтай байгаа зүйлийг бичнэ гэдэг чинь мэдээж те сайн сайхнаа бичнэ гэсэн үг. Болж бүтэхгүй байгаа зүйлс дээрээ биш, сайн сайхан дээрээ анхаарна гэсэн үг. Хоёрдугаарт гэх юм бол одоо ингээд сайн сайхан зүйл байхгүй байгаа юм шиг энэ өдрүүдэд талархлын тэмдэглэлээ бичье гэд ингээд суухаар тэр чинь хүчээр бодох хэрэгтэй болж штэ тий. За одоо миний амьдралд тий би талархалтай хандаж болох үз, баярлаа гэж хэлж болох үз юу байна гэд бодож байгаа байхгүй. Ийм талархлын журнал надад байгаагүйсэн бол би талархах зүйлсээ олж харж чадахгүй л байсан байхгүй. Тэгээд тэр наагур нь байгаа сөрөг зүйлсүүдэд хэцүү асуудлуудад анхаарлаа хандуулах байсан. Гэх юм уу та. Өгөх жижигхэн тип бол сайхан тайван суугаад дуртай снэкаа идээд тэгээд дуртай тэмдэглэлийн дэвтэр дээрээ талархлын журнал бичээрэй.